Тоглоом тоглож байгаа юм уу? Хичээл завсарлалтаас доош бууз бэршгээ дээ. Үгүй найз өсөг үн. Чи өглөөнөөс хойш юу ч хийдэггүй үстэй. Санчраа чи захин марчин зохистой өргөлөхгүй болвол хоолоо чидгүй, хичээлээ хийхгүй, найзуудаас тоохгүй бас их ууртай болоод байгаа. Найздаа танаар дандаа л нэг баруун талаар нь харах юм. Заримдаа сайн л гэж байдаг шүү дээ. Хурдтай шийдвэр гаргах, стратеги бодох, олон хэмжээнд орон зайг баримжаалах чадвар сайжирдаг. Багийн тоглоом тоглоход харилцааны ур чадвар нэмэгдэж, манлайлал, хамтын нэг суурь болдог. Компьютер болон гадаад хэлний суурь мэдлэг эзэмшдэг. Би тэгвэл сөрөг талуудыг хэлье. Дэлгэцийн хамаарал донтол харилцааны хүндрэлтэй болно. Нүд чих, нуруу, нойр, сэтгэл зүйн асуудалтай болно. Заллан, доромжлол, аккаунт алдах, тусгаарлагдах зэрэг олон сөрөг талтай шүү. Саншаа чи тоглоомын дан гэж мэдэх үү? Ийш нэг тийм хийжсэн шүү. Чам дараах шинж тэмдгүүдээс 12 сарын туршид хэдэн илэрч байсныг бид хэлээрээ 9 шалгуураас 4-өөс дээш байвал чи тоглоомын дан туссан гэсэн үг шүү. Тоглоомын тухай байнга бодох, тоглохгүй үед цашрамтгай болох, илүү их тоглох хүсэл, өөрөө хянах, бэрх, сонирхол буурах, зүүдлэх, төсөөлөх, тогсноо нуух, сөрөг сэтгэлээс гарахын тулд тоглох, сургууль, гэр бүл хохирох. Надад 3 л байгаа юм байна. Цааш түрүү анхаарч байна. Бас өөрөө хинж яа. Захин орчны зохистой хэрэглээнд хамгийн түрүүнд дэлгэцийн цаг жуглаа. Screen time буюу дэлгэц харах хугацаа гэдэгт зурагт гар утас, таблет, компьютер, ухаалаг цаг гэх мэт цэнхэр гэрэл бүхийд төхөөрөмжүүдийг ашиглахад зарцуулсан хугацаа хэлнэ. 6-аас 17 насны хүүхдүүдийн дэлгэцийн цаг 1-ээс 2 цаг байдаг. Захин тоглоом удаан тоглоход допамины ялгарал ихсэж тарих түүнд дасгал болж эхэлдэг. Ингэснээр хүүхэд тоглоом тоглохгүй бол тавгүрхэж, суралцах, хөгжих, сониуч байх чадвар нь буурдаг. Бас сонсголын эрхтэнд эрсдэл үүсч эхэлдэг. Таргалал, нойрны асуудал, хараа муудах, зан авир, сурлаг буурах, сэтгэлийн хямрал, донтолт гэж зөндөө олон сөрөг нөлөө гаргадаг шүү. Хүүхдүүдээ та бүхэнд захин орчинд тоглоом тоглох зөвлөмжийг хүргэе. Өдөрт 2 цагаас илүү битгий тоглоорой. 30 минут ажиллаад нүдээ амраагаарай. Чихвчний дууг төхөөрөмжийн ерөнхий дууны 60%-аас доош байхаар тохируулаарай. Тоглоомын төрлөө зөв сонгож, бүтээлч, сургалтын зориулттай тоглоом цагаа түлхүүр зарцуулаарай. Өдөр бүр нарны гэрэлд дор хаяж 30 минут гараарай. YouTube, Netflix-ийн автоплей товчийг итгэхгүй болгоорой. Хувийн мэдээлэл, мөнгө, картын зураг хизээж бусдад битгий өгөөрэй. Орой 9 цагаас хойш ямар ч төрлийн дэлгэц харж болохгүй. Хоолны ширээний ард ухаалаг төхөөрөмж хэрэглэж болохгүй. Ариун цэврийн өрөөнд төхөөрөмж авч орохгүй байгаарай. 7 хоногт нэг удаа дэлгэцгүй өдөртөө болоорой.